Сайн байцгаана уу эрхэм суралцагчдаа. Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking part 3 хэсэгт өнгөрсөн үйл явдлыг логотойгоор таамаглан ярихад зайлшгүй шаардлагатай. Mod verbs of deduction буюу таамаглалын туслах үйл үгсийг хэрхэн зөв үр дүнтэй ашиглахыг судална. Ялангуяа must have, could have, might have бүтцүүдийг гүнзгийрүүлэн үзэж таны grammatical range and accuracy шалгуурыг хэрхэн өндөр түвшинд хүрэхийг тайлбарлах болно. Бид өнгөрсөнд болсон үйл явдлын талаар бараг 100% итгэлтэй логиктой таамаглалт дэвшүүлэхэд subject must have past participle үе төрийн бүтцийг ашигладаг. Энэ нь таны ярианд баттай үндэслэл, өндөр түвшний дүгнэлт хийх чадварыг илтгэж IELTS speaking-ийн grammatical range and accuracy шалгуурт өндөр оноо авахд чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь She must have missed the bus. She's never late. Эсвэл He must have forgotten about the meeting гэж хэлнэ. Дараагийнх нь subject could have past participle with. Энэ бүтцийг бид өнгөрсөнд ямар нэгэн зүйл тохиолдох боломжтой байсан ч болоогүй. Эсвэл өнгөрсөн үйл явдлын талаар эргэлзээтэй таамаглалт дэвшүүлэхэд ашигладаг. Жишээ нь She could have taken a different route. Эсвэл They could have been delayed by traffic гэж хэлнэ. Харин subject might have past participle үе төрийн could have тэ адилхан өнгөрсөнд болсон үйл явдлын талаар таамаглалт дэвшүүлэхэд ашиглагдана. Гэхдээ might have, could have эс бага зэрэг сул эргэлзээтэй боломжийг илэрхийлдэг. Жишээлбэл He might have forgotten his keys at home. Эсвэл They might have gone to a different restaurant гэх мэтээр ашиглана. Одоо бид таамаглалын модаль үйл үгсийн ялгааг авч үзье. Band 6.1 түвшний ярианд She was late. She probably missed the bus гэх мэт энгийн үгсээр таамаглал дэвшүүлдэг. Харин Band 8.1 түвшинд She's never late. She must have missed the bus гэж лог үндсэлтэй баттай дүгнэлт хийнэ. Энэ нь таны дүрмийн бүтцийн өргөн цар хүрээг болон нарийн утгыг илэрхийлэх чадварыг харуулна. Could have энэ боломж байсан ч болоогүй. Might have энэ сул боломжийг илэрхийлдэг гэдгийг санаарай. Одоо бид энэ дүрмүүдийг бодит харилцан ярианд хэрхэн ашиглахыг үзье. Амар I haven't seen Sarah all day. Do you think she's sick? Тулга She must have had a really important appointment. Or she could have decided to work from home today. She might have just overslept. You never know. Энэ тулга must have, could have, might have гурвууланг нь ашиглан саргийн байхгүй байгаа шалтгааныг таамаглаж байна. Амар That makes sense. Her computer is still on. So she definitely didn't leave for a long trip. Одоо сурсан зүйлээ баттгая. The lights are off and the door is locked. They gone out. Хамгийн зөв хариулт бол must have юм. Учир нь гэрэл унтарсан, хаалга түгжээтэй байгаа нь тэдний гарсан байх магадлал тун өндөр гэсэн логик үндслэлийг өгч байна. Өнөөдрийн хичээлээр бид өнгөрсөн үйл явдлыг таамаглахад ашиглагддаг must have, could have, might have бүтцүүдийг судалж тэдгээрийн ялгаа болон IELTS speaking part 3-нд хэрхэн үр дүнтэй ашиглахыг мэдэж авлаа. Эдгээр бүтцийг зөв ашиглах нь таны grammatical range and accuracy шалгуурыг сайжруулж өссөн Band оноондоо хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ. Илүү их дасгал хийж эдгээр бүтцийг өдөр тутмын яриандаа байнга хэрэглээрэй. Баяртай.